Энэ сарын 31-нд Бурхан багшийн их түвшин өдөр тохиож байна. Энэ өдрийг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирван дүрийг үзүүлсэн ариун өдөр хэмээн үзэж эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн Бурхан багшийн их түвшин өдрөөр Бурхан багшийн 2 манлай шав болох Шари буу, Монголжи буу нарын ариун ринсрэл буюу ариун шүтээнийг анх удаа бүгд найрамдах энэ итгэг улсаас Монгол улсад залах түүхэн үйл явдал болох гэж байна. Бурхан багшийн их түвшин өдөр нь энэ сарын 31-нд тохиож байна. Монголчууд эртнээс энэхүү өдрийг сүсэглэн тэмдэглэж ирсэн бөгөөд зуны ихэнх сарын 15-ыг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирванд орсон 3 их дүүл давхцсан бэлэгт сайн өдөр хэмээн дээдэлдэг уламжлалтай. Энэ өдрийг зөвхөн Монгол оронд бус Бурханы шашинт олон улс орон өргөн тэмдэглэдэг. Ялангуяа энэ итгэгийн их соёл, шашны уламжлалыг өвлөн авсан монголчуудын хувьд онцгой их ач холбогтой өдөр байна. За Бурхан багшийн их түвшин өдөр энэ оны 5 сарын 31-ний өдөр буюу одоо эх нэм гарагт тохиож байж байгаа. За тэгээд энэ Бурхан багшийн их түвшин өдөр маань манай зөвхөн манай Монгол улс гэлтгүү дэлхийд даяараа нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаас дэлхийн нийтийн соёлын тэр дундаасаа бусдыг инэрч хайрлах, за тэгээд зөв зам мөрөөр замнах байдаг юм уу, ийм өдөр болгон тунхаглан зарласан байж байдаг. За тэгээд энэ өдөр маань бол гандагшлан хийд ер нь манай Монголын Бурхны шний бүх үйл сүмэдүүд өглөө 4 цагаас ахуулаад шашин номын уламжлалт үйл ажиллагаануудаа явуулна. За тэгээд нийт сүсгтэн олондоо зориулсан үйл ажиллагаанууд ч гэсэн Сүхбаатарын талбайгаас ахуулаад за тэгээд энэ гандагшлан хийдийн энэ Жангараасгийн өмнөх талбай хүртэл ингээд бүх үйл ажиллагаанууд шашин ном тэгээд орчин цагийн үйл ажиллагааны дагуу ч гэсэн одоо яриа, лекц, семинар гэдэг юм уу тэгээд тийм үйл ажиллагаанууд давхцаж болж байгаа. Энэ жилийн их түвшин өдөр Бурхан багшийн 2 манлай шав болох Бэлгүүний дээд, Шари буу хувилгааны дээд, Монголжи буу нарын ариун ринсэлийг анх удаа бүгд найрамдах энэ итгэг улсаас Монгол улсад залж буй түүхэн үйл явдал давхцаж байгаараа онцлог болж байна. Ринсрэл нь гэгэрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргсөн хүмүүсийн буян хишгийг арвжуулж амар амгалан сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг байна. Энэ жилийн Бурхан багшийн Бурхан багшийн дүүчийн өдрөд болж байгаа одоо болох үйл явдлуудаас нэг онцлог зүйл нь юу вэ гэхээр энтхээс Бурхан багшийн одоо 2 шадар шав, Шари бүтрэ модгол янаг 2 одоо шадар шавийн ренсерлийг Монгол залж байгаа. За урд өмнө бол Бурхан багшийн ренсерлийг Монгол залж байсан. За ренсрэл гэдэг нь бол одоо тэр тухайн хэстэд ислам нарын одоо ингэж лагшны чандарлаад тэгээд галд хайлахгүйгээр үлдсэн тийм нандин зүйлүүд гардаг. Одоо хадгалж авч ирсэн. Тэгээд энэ шүтэн бол одоо Монгол оронд заларч байна. Тэгээд энэ өдөр сүсгтэн хүмүүс аль чадхаараа одоо гандагчлын хийдэд залаатайгын нандин шүтэн дээрс мөргүүлэх сайн байна. Байн голддог боломж биш. Талбай дээр нь одоо 12 цагаас эхлээд яг аль биесний нээлт нь бол одоо 14 цагаас эхлээд ингээд үйл ажиллагаанууд эхлээд явна. За энэ дээр бол одоо Бурхан шашны за танин мэдхэн үйл ажиллагаууд за мөн одоо бас сонирхолтой хөгжөөнд одоо нэвтрүүлгүүд бас одоо хүмүүсийн одоо дуртай сонсох дуртай дуучид ирнэ. За энэ дээр бол бас цагаан хоолны асрууд за тэгээд яг Монголын үндэсний одоо бас өнөөдөр одоо худалдаа 8-ны асрууд өөрсдийн одоо сурталчилт амьдлах юм асрууд гарч ирж байгаа. За тэгээд л одоо сэтгэл заслын одоо ламнар сууж энд бол иргэдтэй чөлөөтэй нээлттэй бас ингэж бол ярилцаж одоо юу гэнтэй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ийм бас үйл ажиллагаууд болж байгаа. Мөн Бурхан багшийн их түвшин өдрөөр Сүхбаатарын төв талбайд Монголын Бурхан шашны төв гандагчлан хийдээсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зорин ирсэн сүсгтэн олон бясалгал үйлдэх, сэтгэлийн амар амгалан байлгах, зөвлөгөө авах зэрэг олон төрлийн арга хэмжээнд оролцох боломжтой байна. Түүнчлэн сүсгтэн олонд зориулсан ном айлтвар, зан үйл, соён гэгэрэлэх хөтөлбөрүүдийг ч зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ өдрөөр айл өрх иргэн бүр сэтгэлийн амар амгалан байлгаж, бусдад инэрэнгүй, нэнжин сэтгэлээр хандхыг Монголын Бурхан шашны төв гандагчлан хийдээс уриалж байна.